Энэ онтроо гэж яриад байгаа юмны талаар над мэдээлэл байхгүй. Энэтэй холбоотой бичих цаа шийш тийш тарсан явдал бол байхгүй. Та бүхэн зүгээр зөвлөж хэлэхэд үндсэн баримтыг үзэж байгаа л энэ асуудлаа нэг тийш болгоч л та. Тэр оюу тулгын гэрээ гэдэг юм чинь хоёр тодорхой тооны лицензтэй талбай дээр л хийгдсэн. Энэ ашигт малтмал гэдэг юм чинь хайгуулын ашиглалтын лиценз гэж хоёр төрлийн юм байдаг. Хайгуулын талбайгийн томор өгдөг, тэндээ хайдаг. Тэгээд тэндээс нөгөө ашигтай гэж үзсэн газараа олоод хоёр дахь хувилбар хийж хурмаад яг тэр баялагчин байгаа газарт ашиглалтын лиценз өгдөг. Тэрэн дээр нь хөрөнгөөр болтын гэрээ гэдэг асуудал шүү дээ. Яг тэр гэрээ байгуулж явах үед энэ онтрогийн асуудал ер нь сонсогдож байгаагүй. Тэр чинь тийм онтро гэсэн компаниудын асуудал яриаггүй шүү дээ. Монгол улсын засгийн газар тэр Турк олж байгаа тийм компанитай байгуулсан гэрээ шүү дээ. Ерөнхийлөг сууж байгаа баяр цогтныг 250 сая долларын юмур талдаа барьж байгаа сүртэл гэрээ энэ доотлон гэмт хийсэн шүү дээ. Их хурл оролцсон. Монголын бүх дарганаар оролцсон. За би нэг юм зүйл нэгдүгээрт хэлчихсэн. Хоёрдугаарт миний гол хэлэх гэсэн юм бол энэ хуулийн орчны асуудал байна. 94 онд 92 оны их хурл энэ анхны ашигт малтмалын хууль гэж юм баталсан. Тэр хууль мөрдөгдөжсэн чинь 97 онд Инх сайхан ерөнхий сайд байхад тэр хуулийг хүчингү болгоод Дэлхийн банкны хийсэн төслийг орчуулад их хурлаар хууль болгож батлуулсан. Тэр хууль бол анхны өргөдлөөр лиценз өгнө л гэсэн хууль байсан. Тэр хуулиар бол ашигт малтмалын лицензийн хөдөлгөөнд хяналт тавих ямар ч болцоо байхгүй. Ирлээ өргөдлөө өглөө авлаа. Араас нь төл тавих хяналт байхгүй байсан. Ингээд энэ болохоо байгаад намайг их хурлын дарга байхад тэр ашигт малтмалын хуулийг шинжлэх ажлын хэсгүүд байгуулагдаад засгийн газараас 2-3 төсөл орж ирээ. Тэрийг нэгтгэхэд энэ ган төмөр ажлын хэсгээ ахлаад Дамрин гишүүн, Арааш гишүүн эднэр оролцоод хоёр намын бүлгээс төлөөлөл оролцуулж байгаад энэ стратегийн урдтай хууль чинь тэр намайг их хурлын дарга байхад батлагдсан хууль. Энэ хуулиар стратегийн урд гэдэг аюун ойлголт гаргаж ирж энэ их баялагтай урдуудыг ямар нэгэн байдлаар төрийн хяналтанд авах ийм хуулийн зохицуулт тэрэн дотор хийгдсэн. 5-аас дээш хувийн нөлөөлөлтөй бол стратегийн урданд тооцож тэрийг хянана гэсэн ийм ерөнхий зохицуулт. Тэрэн дотор ч энэ 34% гарч ирсэн. 34% гарч ирсэн. Энэ Хөрлбаатарын яриад байгаа инколдын оруулсан төсөл гэдэг чинь тэр 34%-тай тэр стратегийн урдын томьёололтой хууль батлагдсны дараа болсон процесс. Ийм учиртай юм. 2-3 аргаар хяналт тавь гэж оролцсон байгаа. Нэгдүгээр тэр 100 сая доллараас дээш төгрөгийн хөрөнгө оруулалтаа бол их хурлаар оруулж, их хурлаар дамжуулж төлөөллийн байгууллагаар нь дамжуулж ард түмний хяналт бий болгох нэг хөшөөрөг. Хоёрдугаарт тэр стратегийн урдад хамтарсан компани байгуулах юм бол 34% нь ямар ч тохиолдолд төрийн мэдэлд байх. Тэр 34%-аараа дамжуулж тэр стратегийн урданд төр хяналт тавих. За 5 номерын микрофон нэмэлт 1 минут. Тэгээд дээрээс нь оюу толгой дээр гэхэд тэр түүцэд нь Монголын төлөөллийг оролцуулах. 5 хүний 3 нь Монголынх, 3 нь гадных, 2 нь Монголынх байсан. Тэр 2 хүн чинь Монголын засгийн газрыг төлөөлж хяналт хэрэгжүүлэх нэг хөшөөргөн. Хоёр дахь нь энэ оюу толгой гэж компани Цэранбатын ахалж ясан компани. Энэ компаниар дамжуулж тэр төрийн хяналт хэрэгжүүлэх ийм л зохицуулалттай эдэн шүү дээ. Ийм байдлаар энэ хяналтанд оруулсан үйлдэл нь ийм юм. Энэ гэрээ бол энэ одоо энэ маргаан дагуулад байгаа гэрээ бол 2-3 онцлогтой юм. Нэгдүгээр онцлог нь бол тэр үед мөрдөж ясан хуулийн дагуу энэ гэрээ байгуулнаа. Энэ гэрээ байгуулагдсны дараа нөхцөлийг хөндрүүлсэн хууль тогтоомж орох юм бол хуучин хуулиудаараа явна гэсэн тогтруулалтын нэг зарчим.
үндсэн зарчимтэй